Монголчуудын эмнэлэг радио 88.1 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм сонсч удиртааны энэ өдрийн амраа монголон дахиалахыг 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн 17 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс хөгжилтөө хөнгөн байцгааг сүрэтээр Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсч удиртаанд шууд хүрдэг. Өнөөдөр 2023 оны 5 дугаар сарын 12-ны баасан гарагийн Яна нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ намаа хаш мөөгийн найрлагчаар обинер айлж байгаа нэвтрүүлгийн хамтран айлгчаар бяцхан гидсэнд аз жаргал бэлэглэн хүүхдийн Linux за мөн эхийн хараар бүтээ мала мола хүүхдийн багц хамтран айлж байгаа баярлаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа уулзах сэдв маань хүсээгүй хүнтэй суух, хүссэн хүнтэйгээ сууж чадахгүй байх хоёрын аль нь хэцүү вэ? Сэдвээр ярилцсан. Яа, сэдвүүд бол төгтөө. Энэ очны биш юм уу? Юу гэж дээ? Бэж дахиад Нөм шууд нэг байна. Яасан. За чи одоо ингэн гэсэн үг байхгүй юу? Ингээд чиний хардаас ингээд гүгэддэг чи тэр залуу дурггүй. Тим үнтэйгээ суух. Одоо тэгээ нөгөөнөд дасчноо гэдэг штэ тий. Дасаа суух нь штэ. А нөгөөд нь болохоор чи хайртай, нөгөөд чинь чамайг тоодгүй. Тим үнийхээ хардаас ингээд чи гүүж суух хоёрын аль нь хэцүү вэ гэдэг байгаа байхгүй юу? Аль нь хэцүү вэ? Ааха. За одоо бид бод. Амар ойлгосон. Чи өөрөө аль нь юу? Би юу? Оо тэр нөгөө нэг хүсээг байгаа хүнийхээ хойноос гүүх нь гоё шүү. Ай. Одоо хүртэл гүйж байгаа юу чи? Бөөн тэмцэл. Би ч угаасаа дахнаас хот хүртэл гүйдэггүй. Яа тийш дээ. Артастоо дээ. Тэгээд хүүг замдаахаа хүүгд мөгтөө олчихсон. Гүүх яцтаа. Хүүхд тэр чи одоо гүүх явцдаа хүүхдээ олсон гэж хүсээгүй үнээс хүүхдээ олсон гэж. Нөгөө нь яраас гүүгээд байгаа. Тэг гүсээр байгаа. Тий. Тэгээд зам зурын юм. Оо тий зам зураас хүүхдээ олоо. Ийм замзуур биш ээ. Тэ? Ямар зам зур яа? Нөгөө хайртай үнийхээ. Хөөе тэрийгээ Хайртай үнийгээр гүйж Улаанбаатар тэгээд нөгөө нэг бас хүүхдтэй болчих болдсон байгаа сте. Тэгээд өөрөө болгоод авчих байгаа байхгүй юу? Гүүг харин тий нөхцөл чинь тэр чинь ямаг тоохгүй гэсэн шүү дээ. Цаашаа гэрлээ заалгээл тэгээд. тий. Унтуулах юм өгч чинь. Уцон яг нөө. Тэгээд одоо бүр хүчээр хийлэл үгүй. Нойрны юм идөө дими. Тийм үү? Найрны юм өгөөд юу байхгүй шүү дээ. Хүүхдээ олчихлохгүй шүү дээ. Өө тийм би. Тийм наа чи Тийм дими. байх тий. Чи нэг юм дуршлаг байгаа юм уу? Гүг. Чара Байна. Бинаар нөхрөө Байхгүй болохоор ингээд мэдгүй байгаа даа сте. чи нөхрөө баг нойрны юм өгөөд аадсан юм шүү. Тий. Тэгээ нөхөр нь сүүлдээ дасцсан. Надад тасцсан уу? Тий. Гэтэ эрэгтэй хүн тасдаггүй шүү дээ. Хамгийн муухай нь. Эрэгтэй хүн бол тасахгүй. Бас дасцсан. Хосоо засгаа. Хосоо жавдаа. Бас үтсэн. Ямар ч амьдрал үнэхээр аймаар. Хичнээн юм үтсэн. Бөөх. Би тэгээ гүүж байгаа хүүхдтэй олсон нөхөр надад ол дасахгүй нэ. Дасахгүй. Ямар эрэгтэй хүн тасахгүй юу? Тийм. Эрэгтэй хүн бол дасна. Нойрны юм өгж удаа Үгүй эмэгтэй хүн ч гэсэн дасдаггүй. Дургуул бол дургу байхгүй юу? Насаараа л дургу байдаг. дасчдаг гэсэн. Үгүй. Яа, дасдаг. Би ястаа энэ чи ястаа мэдэн шүү. Нөмө хараа дасцсан биш. Эрэгтэй хүн бол дасна. Үгүй би бол дасдаггүй юм билээ. Гадаадын Gatsby-гийн кино биш. Ингээ хайр хүнтэйгээ сууц ирсэнсээ тэрэндээ дасцсан. Тэгээ хайртай хүн гараад ирсэн чинь бас тэрэндээ хайртай. Тэгээ би ингээ хоёуланд чи хайртай гэдэг үстэй. За тэгэхээр чи нөхөртэй ч сайртай юм биш дассан. Тийм дасцсан. Дасцсан хайртай байхгүй. Тэр чи Дассан хайр, дурлсан хайр хоёр юм байна. Яг, Ингэж яг, тайлбардаг байхгүй юу? Тэгээд эмэгтэй байлыг Би чам дассан гэж хэлвэл айгу амтлаа. нөмцгээ салхитад хэдэн жил амьдрсан юм бэ? Дасаагүй хүнтэй дасдаггүй гэж штэ бүр. Аваа дасчих гэж боосоо яваад гэсэн. Эрэгтэй үнэн үү? Чи намайг тагсан ш дасдаггүй юм бэ? За одоо ер нь бол шүү дээ бидний фантазлах юм юу вэ гэвэл ер нь яг гол point нь хүсээгүй хүнтэйгээ суучих бол яанаа шүү заяа. Тий. За. Тэгвэл онтуулж хагаад. Хүсээгүй хүнтэйгээр яа суучаад байна штэ. Тэр тэгэл Таны хүсэхгүй хүнтэй. Тэр намайг унтуулна штэ. Юу вэ? Тийм биш үү? Би чи нөгөө үнэ ашиг хүсээд байгаа штэ. Тий. Ашиг айлаас орж ирэл. За хонгууд. За бит. Тэгээд ерөөсөө мөнхийн унтчихыг наа. Онтол түүтэй. Чуд нот. Хашаагийн бол тэ өөрөө хүссэн үедээ
ундуулна. Хүсээгүй үнтэйгээ суугаад бол нөгөөх нь унд хашаагыг ундуулна. Би нөө Жалгнаад гарч гүөх гэсэн. Унтчихсэн тэгээд дийчээ тэгэл. Тийштэй Яа унтчихлээ нүдэнд харагдаад. Өсгөл бүр сурцсан шүү нүдэнд харагдаад унтчихээ. Нэмбэл араа бүргээд салхитын тэгээ сургацсан. Энэ надад дасах хэвээр нүдэнд харагдаад унтчих. Чи яах Би юу? Би өксөг үнтэй сууно. Гэхдээ угаасаа харин үсээгүй үнтэйгээ чи суудсан. Тэгээ яах яар? Яаж амьдрах юм тий? Яаж амдах юм бэ? Одоо яаж амьдраад байна чи? Чи байж дөрөв. байгаа үсээгүй гэхээр чи хэдэл одоо чинь минь гэрлэгч гэх юм бол таах юм бол өөрөө хайргүй хэрнээсээ тэр хүн тань таартай юм уу? За аваач та. Эхлээд би гоё штэ. эхлээд ярих нөхцөл чи өгөөд ээ штэ. Эхнийх нь ярих зүйл хүсээгүй үнтэйгээ суучихад яана гэдэг аахгүй. Та хайргүй тэр хүн чи хайртай биз дээ. Ааха. Тийм бол цаад түд нь одоо хэнийг унтуулаад байна гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. Гэрлэгтэй. Мөгийн ачаатай унтмааргүй байна. Юу нэг ингэж дөрөөлө унтаад байж. Ажил дээр за явж унтъя. Гэтэ ажиж үсээгүй үнийг ажиж унтъя да. Ачаал унтсан шүү дээ. Гэтэ чи арай даваа талтай шүү дээ. Би чамтай суухыг хүсээгүй бай гэж уурлал гараа явчих. Тэгээд үгүй уурлаж гарч явах уу те нэгэн сууц юм чинь тэгээд одоо амьдрахаас Амьдрын штэ. Тэгээ би л одоо өстой нэрээ хүссэн бүх юма хийлгэнэ өөрөө дургу тэр надад тайртай юм чи яа. Би дүүл. Та нар ямар муухай хатуу зүрсгэлтэй. Тэр хүндээ дасыг масыг гэж бодохгүй юм уу? Ай дас юм. Чиний дуршлага дасдаггүй гэж. Өстө дасахгүй юм байна. Тий. Нэмээ чиний дуршлага дасдаггүй гэж. Дасахгүй дасахгүй мөлий. Гэрлээ эмхтэй хүн ийм зүй аа. Гэрлээ одоо ба дасаад эхэлсэн. Бүр ингэж одоо бүр дасаад эхэлсэн. Ууста хүсээ мэйлгнэ. Тий. Ийм хурдаар гэрлээ зүг хийдгээс хүлээд дасчих штеп. Энэ хүн бол дасахгүй. Би үл их сайндал сохтоор жаал уйлна гэсэн. Чи тийм байхгүй юу? Тэ тийм даам амьдаж болохгүй штэ тий. Тийм биз дээ. Юу гэсэн үг юм? Хүнийхээ зүрх сэтгэлээс жоохон бодох хэрэгтэй ш. Юу гэсэн үг юм? Чамаг юм үсэл ихтгэх юм бол цаадсан чамаг унтуулаад Одоо байна. штэ те би ингэж намайг хэвээр амар баян залуу авцуугаа тэгээд би намайг зүгээр ингэ тавилгаа болгочихж байгаа байхгүй юу? Хин таны тавилга бол гэсэн. Тэгээ яг тэгээ би тэр амьдралыг ингээд хайргүй ч гэсэн ингээд сонгочж байгаа байхгүй юу? Ер нь бол Нэг гоё амьдрал гоё. Үсээгүй ч гэсэн. Үсээгүй ч гэсэн хаваа яваад. тэгээ би ингээд чиний тавилга болёо гэдээ очиж байгаа байхгүй юу? Тавилга гэдгийг та нар ойлгож байгаа сте тий. Ямар ч зүрх сэтгэл байхгүй. Зүгээр тэр гэрээнийг нэг тавилга шиг оршиж. Хэрэг чинь би оршиж. Тий. Миний сэтгэл зүрх тэнд байхгүй. Хоолойных нь өнгө амар дуртай ирж байна. Тэгтэл би тэг ингээ хүссэн бүхний идэлнэ. Чи тэгтэл тавилгатай. Тий. Тий. Тэрийгээ би Би мэдэж ч ямар байгаа. тавилга Энийг гэж хүлэн зөвшөөрөөд би очиж байгаа гэсэн үг аахгүй Тэгэхээр юу? ийм амьдрал байвал хин ч гэсэндээ амин амьдралыг сонгох юм биш үү? Хүсээгүй ч гэсэн. Тавилга одоо. Би чиний тавилга. Намгийн нүдгий нэ штэ. Нөхөр уус услагчтай болсон. Бурхан минь яд хүрээд нь оччихсан даа. Хүнтэй соос. Хүнтэй соос. Хүсийг хүнтэй соос. Өөр гэж жижиг услахж байгаа. Угаалгын мөчөд цаа. Та хоёр ч гэсэндээ нэг угаасаа ер нь бол юу штэ. Ямар мэдрэл мудаал хүн байгаа ш ингээд хүсээгүй хүсгүй байж ингээл нэг ядуугийн туйл болсон хүнтэй суучв гэж штэ. Мэдээж тий баян хүнтэй л хүсгүй суу штэ. За бүр хараа бүр амар ядуу. Тэгсэн нэг хүчээ сууцсан. За тийм юм гэж бараг байхгүй За баа. тэгээ яах вэ чи одоо? Ноо. Одоо нөгөө залууд хүсэж байна. Араа өөрөө нөгөө залуу хүсэж байна. Манай нүдэ сууж исэн чинь нөө хин Амина манад ирээд ярьж сууж ирсэн. Амина амьдралаа ярьлаа. Одоо яг ингээд ямар амьдрал те. Тэгсэн чинь нэг юучгүй бөмбөрчин залууд хайртай болсон гинэ. За. Аминагийн үед бол болно ш таха. Амар тийм гоё өстэй аюу гоё залуу. Даанч юучгүй заа юу. Ааха, бөмбөрл байгаа залуу. Бөмбөрдөөс Бөмбөрч байхгүй те. Хоёр бот захвар. Бүгд мээр үнтэй заяа. Тэгсэн чинь юу өөр нэг амар тийм баян
Орос ир. Яг одоо энэ амьдрал Банкны эзэн. Оо за. Тий ингээд яах гэдэг яах вэ нүдэ ихчээ гэсэн чинь нүдэ өдөөс нарж ирсэн. Баянтын зүгс. Тийш дээ. Тийж хэлэх байсан. Хүсээгүй ч гэсэн. Үгүй Амина гэтээ тэр бөмбөрчөнгөө хангалттай аваад явах чадaltaа бүсгүй байхгүй юу? Яад юу гэсэн. Чи ийм юм заадуу. Үгүй яад. Өөрөө тэгээд хайртай бол тэгээд яад ядуу оюутантаас уусан яад. Йоо зөө. Гадаа хавар болж байгаа л тоо. Олоосоо энэ талуунаар гэрлээ гэсэн асуугаад үзээрэй. Үйлдэлэнд харчлаа. Нэр гэрлээ яг энэ үгээ охиндоо хэлэхгүй ч. Охин бол өөртөө. Яг дээ байгаа. За, одоо 10 цаг 27 минут болсон. Манай найруулагч санд асуулга оруулсан байна. Аль нь хэцүү вэ? Аад нь хүсээгүй хүнтэйгээ суух, Бэд нь хүссэн хүнтэйгээ сууж чадахгүй байх. За манайхан санал асуулганд идэвхтэй оролцоорой. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар бяцхан гидсэн дад жаргал бэлэглэн хүүхдийн Linux хамтран аярлаж байгаа. За одоо Linux бол энэ бол ашигтай бактери юм аа. Им биш юм аа. Анхны мэддэгдэх юм те. Ер нь ингээд нөө хэвийн төрсөн няраг байж тээ дутуу төрсөн бас ингэ нөө кисвэр буюу хийсвэр хаалгаа гэдэг нь ярьдаг шээ тээ хийсвэрээр төрсөн ингээд няраатай ингээ харьцуулахад ашигтай бактери дутмагшилтай жим бахтай одоо хэвийн няраа надуулчтай тээ жим бахтай тэгээд бас кисвэрээр гарсан няраанууд байна шүү дээ эсвэл ихэр эсвэл ийм өвчлөмтгийн няраанууд байдаг юм байна л да тэдний дархлааг бэхжүүлж өгөх нь. За тэгээд дээрээс манай охин чи кисвэрээр төрсэн ашигтай бактери бие жоохонд нь өгж байгааг гэж мэдэхгүй юм чинь. Одоо чи мэддэг боллоо. Ер нь ихэнх хүмүүс. Тэгээ эн чинь тэгээд одоо энэний найрлаганд эхийн сүүний найрлаганд байдаг найрлага бактери энд байд юм биш үү? Тийм. Энэ Linux дотор байдаг юм. Одоо угаасаа ингээ хамгийн анх хүүхэд ингээд уурга амлж штэ тий. Тэгээ шууд хамгийн анхны бактери авч байгаа байхгүй юу? Оо тэр нь яг тэр нүхний сүүний найрлаганд байдаг бактери Linux-т байгаа. За. Тэгэд антибиотик эмчилгээний эхний өдрөөс л хамт хэрэглэнэ гэж байгаа байхгүй юу? Уг нь бол ингэдэг гинэлтэй би нэг хаанаас олоод уншчлаа та. Тэгээс 2 нас хүртэл одоо энэ ашигтай бактериуд нь ингэж бүр ингэж тогтддог юм гинэ. Тэгсэн чинь одоо ингэж хүүхдүүд ингэж мутаатай үед 2 хүрэхээс өмнө зөндөө ханаад үрэл тэгэл бүр хатгаа болоод бүр шууд ингэж баг антибиотик руу орчдөг шээ тий. Нөгөө нэг хүүхэн амт бактери нь тогтож амжиг байхад нь ингэж тэр байгаа эдэ ашигтай юмнуудыг бүр ингэж дахиад устгаад идэг гинэлтэй угаасаа имээрээ. Тэгэхээр энэ Linux-ийг бол бүр заавал өгөх хэрэгтэй байна. Яг үнэ. За ингээд бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа учраас та өөрт ойрхон байрлах ямар ч эмийн сангаас авах боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар бяцхан гидсэн дад жаргал бэлэглэн хүүхдийн Linux хамтран аярлаж байна. Баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв маань хүсээгүй хүнтэйгээ сууч чухал яана гэдэг сэдвээр ярилцж байна. Мөөгийн чамаг айр Исмаил наттай суу гинэ. Тэгээ та унтах юм уу яах юм? Нойрны юмд харуулж өгөөрэй. Йоо. Унтцаа яаж ч болно те. Тийм тэгэл ингэж хэлэх шүү дээ. За ээж над руу ажлын цагаар задлаа. Би гэртээ байх удаж идэг. За одоо тэгэд яах юм? Тэгээд одоо хүсээгүйндээ сууж одоо хашаах унтах юм байна. Номи чи яах яг? Чи нэрээ яг яах юм? Гэхдээ наад үний чинь санаач тавгна. Унтах ч нү? Тий унтуулах. Та гурав унтах юм багаз би бол тэр хүнтэй дасна. Дас гэж орлоо. Яаж дасна? Яаж дас гэж орлоо? Харин тийм яаж? Аа. Тэгээ одоо эхлээл ингээл царинаас эхлээл дасна шүү дээ. Царин. Яа гэсэн үг юм? Ятта сэрүүн багстай гэсэн. Йоо царин багч ууч өрөөд нь шүү дээ ингээ. Хүсээг болохоо. Тий дургуйч өгөөл зэхэгнээл. Тий Важинад ч чадахгүй. Яа би бол нэрээ нөгөө нэг миний ингээд нөгөө эмоц юм ил байдаг учраас би яг дургу гэхээ те амар илэрхийлэх учраас бүр амар илэрхийлэгдэх байх одоо яанда номер би гэрлээг энэ гэрлээ тийм урдаас тэгээд тах нэр шовтоо утуулчих юм байна. Ширээ зинхэнэ ут маа. Тэглэж чиг болоо. Яг утуулж байна. Тэг ихнэр чи аав унтж байгаа.
Тавлах те. Тэгээ манай нөхөр намайг хизээч зутах магадaltaй учраас байнга би хамгаалагчтай болдог. Та баян өрөө төсөөлөө дээ тий. Угаасаа би хүчээр бол баян Гүй чи мөнгө оттой гиндээс уучж штэ. Тэгээ Аси гэрлээ ингэ уулын мохт нэг 20 ямаатай. Зүхтяа зүхтэж чадахгүй. Хаашаа явах нь мэддэхгүй. Чон нохоод барих. Яана нэрээ нөгөө нэг юу юм уу? Цаатан маатангуудын нөгөө юм юмд автаад те нэрээ тэгээ суучвал одоо яана нэрээ те. Бүр хайр оронлоо тэгээ. Тэгвэл одоо тэгэл цаагаа сууж байдаг бах та. Тийш дээ. Ямаан ч юу юм бэ? Цаа саамаар. Тэгвэл тэр нөхрөөл жаа задах бах та уурал те. Би ингэж амьдарч байгаагүй. Би хэмжээд яг хөдлөгчээсэн. Нөгөө тэг мэдчихгүй. Хэмжээлж юу вэ? Йоо. За тэгвэл одоо хүссэн үнтэйгээ суухын тулд яах вэ? тэгээд сад шиг тоохгүй гэв. Хайгүй тэгээд одоо ямар дахиад онтуулна. Арга чарга хэрэглэж байгаа дахаа одоо суух хэрэгтэй байж тээ. Та нэг амьдралын төлөө тэмцэлтэй байдаг хаа. За чигнээс тэгэл чихэр үгийг гэж дуудаж оруулж байгаа. Хашаа бүр инэ тэгээ тоохгүй юм чинь. Бүтэхгүй нэрээ. Цай уугээд оруулж ирэх юм уу? Оо ёо. Угаасаа том хүмүүс юу гэж чихрэн туурдаж орж ирж идэв. Чи ядаж цайны оронд кофе ууя гэж хэлдэг. Эсвэл вайн ч юм уу? Кофе уух хэрэг ингээ нөгөө сет хийж байгаа мэдчихэж штэ. Тэгээ орохгүй. Цай уу. Хоол идэх үү? Хоол хийж өгье. Гүүдээ. Цодготой хөшөө. За тийм ээ. Тэгвэл бүр үргэн штэ эмэгтэй хүнээс бол энэчээс амар хүүхэн Тэгээ байна. суудсны дараа бүр нэг нүдэрэж харахгүй. Одоо ахаа тийм тохиолдолд дээр штэ те бид нар эмэгтэйчүүд бидний хувьд ингээд бүх гоё маска тавина штэ өстой нэрэ. Хамгийн гоё ааштай, хамгийн халамжтай, үнэхээр зүүн хүүхэн амар үнэхээр энэ дэр чи амар толд хийж Амар гоё хоол хийдэг. Амар гоё цай чандаг тий. бүх юм гаргана штэ. Одоо ч нэг тийм үсч явдаг ирэх гайг болсон шүү. Нэр нэг хүүхэн тэгэл унтах юм бол би чамайг мэдчихээн. Тэгээ дээрээс нэрээс гэрлэг чи хэлдгээр яаж исэн ч уурлахгүй Тийм, инээгээ. инээгээл яж. Тэгэл нуруучин бариад үгүй гэж. Бүр миний нүдэн дээр өөр хүүхэнтэй явсан ч би тэрийг хүлээн зөвшөөрнө. Инээгээл би л айна. Найзтай ирээд штэ. Надад нэг зайлуу жоохон ёётой эмэгтэй дурлаа. Өөр юм инээгээл яж идэг. Яа таа ёо. Мотой юм шиг юу гэж инээж идэм бэ? Өөрсдөө инээгээл яж идэг. Учирч анцантай энэних юм дээр инээж чи. Юу хүүхдүүд хайртай болчохороо нөхрийнхөө одоо хүссэн юм хийн гэсэн үг үү? Тэгээ штэ ахаа. Нөхөр болцсны дараа өөр штэ. Тэгэж жаал нөхрөө болгоод авчих юм бол тэгээд амьдрал өөр болно ахаа. Тий. За ирчүүд минь сонсоо. Уурчж болохгүй шүү. Та тэгээд нэг та одоо угаасаа ахаа та энэ асуултанд хариулах ёстой штэ. Та өөрийнхөө хайртай хүүхнийг яаж өөрийн болгож авах юм бэ? Таныг бухтаад ах юм. Харин тий. Өөрөө тий. Та нар тэгээ яах уу гэж mig өөрөө тэр амьдралаар амьдрдаггүй юм шиг тий. Би бол одоо ингээд гიშгсэн газараа сарнаа дэвсэл явахаасаа. Тий ингээ гэрлээ гэж штэ. Одоо ингээ тэгэл гიშгээс ч өмнө ингээ сарнаа дэвсэл яваа. Чи газар дээр битгий гიშг. Сарнаахан минь ингээ. Энэ нөхөц цэвэг. Баг тэгж штэ. За одоо хойлоо энийг өөрсдөр үлгэж байгаа. Одоо нөгөө дургуй залуу руугаа шилжүүлээ заяа. Би дургуй штэ тий. Тэгээд нөгөө дургуй залуу маань миний гიშгсэн газар өмнө ингээд сараацсад яваад байвал энэ ингээд нөлөөлөх үү? Нөлөөлнө штэ. Тэг чи хөдөлөх үү? Хөдлөн штэ. Энэ хитэн дэргэдээ цэцгүүгээл хэлдэг шүү. Тэр чи хайртай залуугийнх. За нэрээ гэхдээ ийм байна. Яг ингээд ах юм бол нэрээ ингэсээр хахад тасчих юм байна тий. Тасгагаа зэмтэй бол тийм ээ. За мөгийн өргөлчлөө. Яг болчихсон. Тэгээ яа гэдэг. Намаа тэгээд чи тасчихд гэсэн үг. Тэгээд Тэгэл одоо цааш нь ингээд гайхамшиг үргэлжлүүлээ дээр тасаад. Тийм ингээд амар гоё. Дандаа юм гоё ингээд гайхшруулсан үйлдэл хийгээл тэгэл намайг ингээд халамжлал байвал тасна л да тэнийг биш болохоор тэгээд ямар ч гэсэн тасна. Тэгэл сарнаа дэвсээр угаал гэрлэгөө харуулаад унтуулаа. сэрсэж жирэмсэтэй. За сарнаа хоолой хийгээрэй. Арай хурцтай болчихсон. Гүч амьдрал чи тийм байдаг штэ. Йоо нөгөө нэг номод 2 дахь удаа тоор давж өгсөн гэсэн гэдэг шиг юм байна. Арай тэр
арай жоохон хурдтай болчлоо. Йой. Тэгэхээр тань дасаж эхлэх байгаа юм чинь төмөр агч хөшөглөөд юу хоол хийж өгөх. Тэгэхээр үнэн ч эмхтэй гэж байхгүй гоц. Зүгээр ингээл сарнаа дэвсээд ахтал зүгээр. Юу ярьж байгаад үнэн хүсээгүй байсан хүн чинь хүсдэг болох юм шүү дээ. Харин тийм байна. Харин тэгдэг байхгүй. Тэгээ тэр үнэн залуу хаанаага тэгвэл. Үнэн залууч явах те сарнаа дэвсэл явчих шүү За дээ. тэгэхээр мөг хийхтэр үнэн ч биш юм байна. Би тэгж ойлголоо. Тий зөв. Тийм үү? Зөв. За. Ой энэ хүн ерэн сонсож байгаа шүү. Тий хүүхнүүд яаж ч мэднэ харин тий. Одоо ингэж миний ихтер хүмүүс сарнаа дэвшээд байвал одоо энэ хоёр шиг тэгэх юм шүү дээ. Ямар гоё. Тий тэгэл гэртэнд ороод нам. Тэгвэл ихтэй нэг миний хойноос шүү дээ нэг юм намхан заяо. Тий намхан мөртлөө яаж ч бондгор заяо. Хашаа шиг дээ. Тэгээ бүр ингээ хорвоо гондмор царай мутаахаа заяо. Та хажууд нь бүр үнэхээр царайлаг шүү заяо. Тэгээд ингээ бас ядчаад ингээ мангар зузаан линз нүдний шил зүдэг заяо. Тэг яаж намайг ингээд өөрийгөө тоон гэж бодсон юм бэ бүр амар явсан. Би бүр тэгтээ үний яриад байгаа юм уу? Тий. Тэгээд би өстө нэрээ үнэхээр ингээд яа өстө яагаад ч нэмэргүй юм бэлээ. Тэгээд тэр чинь ингээ сарнаа дэвсээд ирэхээр линз наалууголоо. Үгүй ээ нэмэргүй юм бэлээ. Тэр чинь чам дээр л ярьсан байхгүй юу? Чиний жоргин заяа. Жорг зэрэгсэн жоргин. Тий. Зүгээр одоо номер гэрлээ 18 гээд ажиллаа таар. Зүгээр гаднаас ингээд сарнаа барьж зогсож байна. Тэгээд зүгээр гэр үлдсэн сарнаа дэвсэж. Өнөөдөр илүү цагаар ажиллаа. Тэгээд тэр ингээд сарнаагаа дэвсээд өөрийнхөө гэрлөө ингээд завчлаад явчих. Тэгээд сарнаагийн чи дагаал явчихна энэ. Йоо. За, Улаанбаатар хотод 17 цаг 37 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялалт танилцуулсны дараа санд асуулгын дүн танилцуулах учраас манайхан санд асуулганд илтгэлтэй оролцоорой. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар эхийн хайраар бүтээв маала моло хүүхдийн багц хамтран аялаж байгаа. За, энийг одоо 33 жилийн туршлагатай Монголын анхны гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монкрем компани одоо 20 гаруй жилийн ингээд тасралтгүй судалгаа шинжилгээний ажлын үр дүнд 2018 онд маала моло брендийг үйлдвэрлэн гаргаж ирсэн. Эдний нэг он. Бид ярьжсэн те. Бүх одоо бүх бүтээгдэхүүнээ гаргахтаа заавалч нөө клиник судалгаа хийдэг штэ тий. За тэгээд яг тэгж клиник судалгаагаа хийгээд маала брендийг гаргаж ирсэн юм байна 2018. Энэ манай Унагчи компани мөн штэ тий. Хөө эднийх чи анх маала Монкрем компани гэж явна үстэй. Тий. Тийм ээ? Тий. Тэнгүү тавьда 94 онд дэгдэхэ гэдэг хүүхдийн үс биеийн шампунь үйлдвэрлэж ирсэн юм биш. Тэгээд тэр туршлаган дээр үндэслээд маала молоо гаргаж ирсэн юм байна штэ. За маала молоо чи миний мэдгээр шампунь гэдгээ. Гарын савн байгаа. Тий, шүдний гарын хөөсөн савн байгаа. Шүдний оо байгаа. Ингээ ийм 3 багс юм Үгүй, уу? 5 байгаа. 5 юм байгаа шүү дотроо. За, наач би энд нөө нэг юу сандас үндүн гаргаж чинь та өөртөө хар байгаа шүү. 5 төрлийн юм байгаа шүү. За, тэгэнгүүт яац. Ингэж 4 төрлөгч штэ. За, юу вэ? За, шампунь болон биеийн шингэн савн. За, наач чи. Энэ хоёр юм байна тий. Тэгээд нүүр болон биеийн тос. Тэгээд гарын хөөсөн савн бактери устгахчтай. Тэгээд чацрагантай хүүхдийн шүдний яв. Тос юм байна. 5 байгаа сте. Нөө биеийн шингэн савн тэр шампунь орч нэг савлгаа дотор байхгүй. Алингээр чиргэж байна. За. Энэ маала мологын бүтээндэхүүний одоо их онцлог зүйл юм заяа. Тэр нэг яг дээр нөө тэмдэглэнүүд байдаг. Тэгээд нөө парабен фри гэдэг гişin тэмдэглэл нь химийн гартаа хорт хавдар үүсгэх эрсдэлтэй бодис агуулгыг өгсөн тэмдэглэл гэж шүү. Ер нь бол парабен гэдэг бодис чинь одоо гоо сайхны бүтээгдэхүүн хэрэг парабен байхгүй л бол тэр эко бүтээгдэхүүн байхгүй юу? Парабентай гэхлээр ер нь бол тэгээд бас oil free гэж тэмдэглэл байдаг юм байна. Энэ нефт химийн гаралтай түүхийд ороогүй гэсэн. Тийм бас. За тэгээд hypo allergic нэг гэнэ. Миний аллерген таах тийм. Өдөгчгүй гэсэн тэмдэглэл. Тийм. Одоо нэр ингээд манай хоёр охин бас харшилтай байхгүй юу? Тэгэхээр хамаагүй нөгөө нэг тийм хүчтэй, үнэртэй нэг тийм хурц тийм хэрэглэхээр ингээд биенд нь хүрэхээс би бүр ингээд айгаад идэв байхгүй юу? Тэд нар чинь нэг чихрийн ашилч айгүй зэвүүн штэ нэг тийм диатистэй юм шиг барцаар. Диатис биш юм уу яг? Яг биш заяа. Ингээд гарч ирээд алга болоод байдаг. Тэнгүү тийм биен дээр чинь хүчтэй юм хэрэглэхээр ингээд амар хайраа санагдаад байдаг байхгүй юу? Тэгэхээр маалаа надад үнийг аюу гой зөөлөө. За утасныхан дугаар хэлж өг хамгийн доор байгаа яг тэр хүргэлтийн утсыг хэлж өгөөш байхаа. Арын утасны хамгийн доор байгаа. Утасны дугаар гिचнэ үү? За. Хамгийн доор нь биш хамгийн дээр нь байна. За. 77.11. Наа чин биш. За би хэлж өгье дөө. Энд тэр байхгүй ч таа. За ийм байгаа шүү. За бай.
80 42 мөн үү? Аа мөн. 80 42 43 73. Хүргүүлж авах юм биш тий? Тийм. Оо за. 80 42 43 73. За Маламоло бэлгийн багцандаас албан байгууллагын захиалга авч байгаа. Одоо нөгөө их хурсын баяр болох гэж байгаа учраас тэгээ эдгээр энэ дөрөв нийлээд байна шүү дээ. Та нар хэдэн дөрөв гэж бодож байна? Хэдий? Ердөө 36,000. Оо. Болж байна. Тийм бүх юм би баг 80 орчим болох. Хүүхдийн бүх юм ороод шүү дээ. Тийм бүгд хэрэглэдэг бүх юм ороод. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар ихийн хараар бүтээ Маламоло хүүхдийн багц хамтран аярлаж байна баярлаа. За санал асуулгын дүүн гарсан. Аль нь хэцүү вэ? Аад нь хүсээгүй хүнтэйгээ суух гэдэг дээр 218 хүн буюу 44%. За тэгсэн чинь хүссэн хүнтэйгээ сууж чадахгүй байх хэцүү гэсэн чинь 251 хүн буюу 56%. Тийш үү? Саналаа өгсөн байна. Тэ ер нь тий. Үсээ сууж чадахгүй 56 44. Хэцүү шүү дээ тий. Тийм шүү. Тий. Тэгэхээр хитрхи бас гой хүн дурж болохгүй. Хүсээд тэгээд ингэж байгаа юм тэгвэл хүсээд ингээд ганцаараа сууж чадахгүй ганцаараа явж байсаас хүсээгүй ч гэсэн хүнтэй суугаад явж исэн дээр гэж байгаа юм байна тий. Тий, ер нь тий. Мэдгүй. Ер нь тий. Тийм л юм байна. Ер нь тий. Би үлдэж уншлаа. Гэхдээ хардаа ингээл нөгөө үнэн ингээл тоохгүй байхад ингээл дурлалдаа шаналал, уйлал, эм ороод тэгээд явж байгаа нь өөрт нь бараг жаргалтай шүү дээ. Тэгээл тэр галзуу авганаар хийж жаргалтай. Хүсээгүй хүнтэй сууснаас ихтэй хүнд бол тэр чинь зовлон шүү дээ. Үгүй юугаар танд өөрийнхөө уйлж байгааг харуулах ээ. Өөрөө л ганцаараа шаналсан Харин шүү дээ. чинь галзуу авганаар л хийдэг. Баян гайш. Одоо эн чинь зүгээр нэг тийм 20 хүртэлх насанд тэрэ те ингээл гой ингээд догдол моглол гойхгүй. Тэгэл одоо ингээл цаашаага те 30 таадаш тэр 40 таадаш 50 таадаш тэр ингээл ерөөсөө ингээл насан туршдаа тэр нэг хайртай хүнийгээ бодоол уйлал нэгт чинь сүултээ бүр нэрээ стресстэй тэгээ бүр ингээд ядраа. Тэгэж бодно. Насан туршдаа чи ямар солонгос кино юу? Солонгос кино нэг үсрэл нэг 3 сар үргэлжлэн шүү. Номын долоороо 40 жи шаналх. Уйлаа. Бодод өдөө тахаа. Үнэж байсан шиг байгаа. Та нар амар худлаа. Биш тэр чи 3 сарын хугацаатай шүү. Номоо Бүх юм хугацаатай. кофе ой цай ой гэхгүй манай гэрт орж хойлоо ном уншиг гэж хэлсэн гинэ. Ном уншия. Хайд өгч штайм би. Энэ солида авах нь шууд утсан. Яг солида өгөх. Хэрвээ тэгээд яг одоо зүгээр жишээ нь юу яа. Яг халамцсан үед нь л дууд заяа. Тэгээ гой халцсан явж яхад нь урд нь гарч ирээл. Тий тэгэл хоёулаа манайд очиж пяв ууй. Юу яа. Тэгэхэд бол за та ер нь өстөө нэг ер нь баг 99% нь ядахна дургуй ч гэсэн тий пявнд нь бол явна шүү дээ. Та хоёр тэгвэл ингээд цэцэг шидэдтэй заа юу. Тий цэцэг шидэдтэй. Тэгээ юу тоо жоохон мөнгөтэй л ах хэрэгтэй л тий. Нэг юм хэлүүлмээр байна. Тоо жоохон би хідэл авах үстэй. Урандаа ер нь. Мөнгө шаардсан. Одоо ингээд тавилга авах гэдэг чинь ингээд гэрлээг чиг ингээд. Гоо амархан зээл аваад байсан. Бос ш. Я сууцаа байна. Айда зээл дэлнэ. Сэрэг бодол сарныхаа мэнзэлэд үлээ. Сарнааны зээл гэдэг. Тий. За их чи дэрн зөндөл гიშгсэн дээ. За тэгчлэг эндгүй. ихтэй сарнааныхаа зээлийг төлөе хоёулаа. Агнасаа бас айгүй нугцтай хандна л да. Энд одоо яг тэг зээлтэй юу, зээлгүй юу, өвчтөө юу, өвчнгүй юу, бараг шинжилгээ мэдлэгээ өгүүлнэ би л авдаг. Тийм юм ба шалгуулаад явж. Хайр хүнтэй сууж байгаа бол жихийн цайрах хэрэгтэй. Тийм штэ, тийм. За энэ бар хиний нэр дээр өв. Тийм яг үнэ. Энэ машин хиний нэр дээр. Яг үнэ тэг хэрэгтэй. Тий, даасандаа хитэн дөрөвтэй. Чи хитэн өргөний зээлтэй ингээ бүр хэмээрээ Яг сайн ингэж номин гэдэг хийж чаглаа хийж байгаа. Тэгэл тавьч. Ингээд зарилаа ингээд цугсгсан гэдэг. Яг ингэ Яг гараад ах юм ба тий. хажуудлаас ингэ нэг Хоёр дөр шолон тусаад гэж байгаа шиг байна. Амар ярьж барьж байгаа. Мөгийн чамаг ингэнэ аргалж гэртээ оруулчаад тэгээд нөгөө бааны өрөөнийхөө хаалгыг нь онгорхоо шүршүрт орно гинэ. Чи тэгээд угаасаа хараад яа. Хүсдэггүй хүн юм ч одоо тэгээд шүршүр итэй ил болох Бүр байх. боолж сутгах шүү дээ. Тэгвэл Тоогч шүү дээ. Юу гэж та хараач. Ари нөгөө пяачи хаана вэ? Та хоёр худлаа. Одоо л Үнээр аль хүсэхгүй эрэгтэй хүн чи бас нэг хүсдэггүй хүн гэж. тийм шүү дээ. Байлгүй яа. Тий бас хүсэхгүй, мянга хүсэхгүй хүн байж тий чинь. Гээ бурхан минь бодсож бүр боолж Тэгэхээр ч одоо бодоод байгаа. Аз жаргал гэдэг бүсгүй ингэж ин өндөр метр 80 70 грамын жинтэй мөөгийн чамааг газар дээр гიშгүүлэхгүй гар дээр өргөөд сарнаан дээр хөвтүүлж амьдруулъя суух уу гинэ. Чамаас мангар өндөр хүүхэн биш. Тийм метр 80 гэж шүү. зүгээр би хүсэл бат. Халаа
Одоос гүйжрэл үсрээл болч. Тэг бас нэг үг байдаг шүү дээ те. Мод ичтэй өндөрчихсэн те. Хайрдаг гэж. Хари Исмаил ингэнэ. Ангаахын ардын имчилгээний оюутан гээд нэг халдсан номхон залууг яагаад ч нүр өгч чадаагүй шүү. Олон жилийн дараа энэ нэвтрүүлгээр дамжуулж уушлал гуя гинэ. Йоо. Мөгийн нэрээ тэгээд тэр хүүхнийг яах вэ? Аз жаргалт хариу өгөөч. Ой Сой гэж. сарнаа марна дэвсэх хэрэггүй. Тий. Бараг Монгол их шиг. Намайг битээ удуулаарай. Тэгээд бодоом уу? Тий. Ерөөсөө захих өмнө ерөөсөө юм уу? Тий, намайг битээ удуулаарай. Тэгээ гоё чөлөөтэй гаргачих тэгвэл болж ий. За зараа онцгойд орж мөөгийг булаацтлаад эхэллээ. Дунд нь ороод бүгдийг мангастаж хаяад мөөгийг дээрэмдэж авнаа өгсөн яад ингэнэ. За босцоо. Хин. Би бол сараа ожигтрж айгаа дагаад. Нөгөө имэгтэй маань бүсгүй нуушлаарай. Хоёлаа сараа ожигтрж зодуулж ирсэн. Би дагаад явъя. Гэхгүй нөгөө сараач яармагт ямар сараа байлаа. Сараа. Тий, зүгээр сараас би улааж ин. Би бол нэг юмсээр хүсээгүй байсан ч айгүй бол хайрт мингээс олчих. За. Сараа нэг муухай харахад тэгэл. Йоо. За тэгэхээр одоо сараа мөг бат хоёрын нэр одоо холбогдлоо одоо. За одоо тэгээд доор нь тэгсэн чинь тэр комментний доор нь минийх шүү гэж яруулж ирсэн. Ялцж штэ мөг бата. Харин тийм бара би зүгээр ингээ нэг сарнаа дэвшиг гэж тэгээд ингээ юм болчихлоо. Номын тэнчэнээс аа гэж орилчаа. Нэг гэрлээ аа гэж орилч. Йоо. За Амархан юм байна дөө ирчүүдээ зүгээр сарнаа аваад дэвс. Гараал ирэн гут нь сарнаа дэвсэл ингээд яв сарнаа дэвсгэд л. хөө нэг ийм кинод штэ нэг ийм Африкийн нэг ийм хааны хүү. Тэгээд нөгөө Америкт ирсэн тэгээд зүгээр л нэг ийм коло ийм KFC мэвс шиг тийм газар ажилладаг хүний охид дурлцсан. Тийм Эди Мерфи гэдэг тоглолт. Тэгээ ингээд тэрэн дээрс та хааны гიშ ёстой ингээд урдталт нь хоёр хүн гараад сарнаа цацаал тэгээд тэрэн дээр нь хаана алхдаг тийм үг та. Хаан ч очсон тэгдэг. За гоё. Тэр өстой гоё. Яг тэгж цацсан шүү зэ юм уу гээ. За би одоо ажил тараад хамгаалтын албад дуудахгүй. Хүүхнээ сарнаарч өгч. Санаа хөтөлбөрөнд гороохгүйгээр тий. За энэ үрээд 2023 оны 5 дугаар сарын 12-ны Баасан гарагийн яна нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс хөгжөлтөө хөнгөн байцаага сүрэтээр шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эхийн хараар бүтээ мала моло хүүхдийн багц за мөн бяцхан гэсэн дажарал бэлгэлэн сүрэтээр хүүхдийн Linux хамтран ажиллаа баярлаа. За та бүхэн ирж буй амралтын өдрүүдээ ая тухтаа сайхан өнгөрүүлээрэй. Баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч эхийн хайраар бүтээв. Мала молой хүүхдийн бэлгийн багц мэдээлэл авахтас 7711 43 73 7711 43 73. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч хүүхдийн Linux бяцхан гэдсэнд аз жаргал бэлгэлэн бүх хэмээн сангуудаар худалдаалагдаж байна. Яна нэвтрүүлэг хөтлөгч хаш мөгийн гэрлээ номон Дэлхийн монголчуудын аймжил радио 88.3